Би айлын ганц хүүхэд. Их минь оройтож гэрэлсэн тул эмчнэр хүүхэд гаргахыг хориглосон байжээ. Харин ээж намайг гаргахын тулд өөрийгөө зөөлж эцэндээ 6 сартай болтол эмчид очиагүй гэдэг. Би бол гэр бүлдээ хамгийн их хүсэн хүлээсэн хүүхэд байсан болохоор эмээ өвөөгөөс эхлээд хүн бүрийн хайрлахын дээдэр хайрлаж алган дээрээ бөмрүүлж өсгсөнсөн. Амьдрахын эрхээр ажилдаа орж намайг Тимаразовын академийн ойролцоох Дубки зогсоолын хажуугийн хүүхдийн цэцэрлэгт өглөө. Ээж маань ажилдаа хоцрохгүй тулд хамгийн түрүүний трамвайгаар явна. Нэг трамвайнаас буугаад намайг цэцэрлэгт оруулж багшид маань хүлээлгэн өгөөд дараагийн трамвайд сууж ажилдаа явдаг байсан. Хэд хэдэн удаа ажилдаа хоцорсон тул ээжид минь ажлаас халах тухай сануулгах арга хэмжээ авчээ. Тэр үеийн хүмүүсийн амьдрал тийм ч хангалуун биш аавын авдаг бавтар цалангаар яагаад ч хүрэлцэхэргүй байсан болохоор ээж минь анхудаа зүрх зориг гарган сэтгэлээ чангалан байж нэг шийдвэр гаргаснаа нь 3 настай намайг трамвайн буудлын дээр буулгаад цаашаа шууд явах. Харин би цэцэрлэгүүрээ өөрөө явж орох ёстой байв. Бурхны авралаар эхний өдрөөс л бүх зүйл амжилттай боллоо. Харин ээжийн минь хувьд буудлын дээр буулгасан намайг цэцэрлэгийн хашаа руу орох хүртэл тэр хідэн хором амьдралынх нь хамгийн аимшигтай, түгшүүртэй хором байсан нь мэдээж. Намайг буулгангуутаа л трамвайны хойд цонх руу гүйн ирж, айж сандарч том бүлсэн нүдээр намайг харам цаашлан одох ээжийнхээ харцыг одоо ч би сайн сандаг юм. Өвлийн дэсгэм хүйтэнд хөлзөөчгүй гэсэндээ зузаан дээлөмсгөж нүдийг минь хүртэл ороолтоор ороосон тул би цэцэрлэгтээ хүрэх гэж нэлээд чармайлт гарan удаан гихчин явна. Харин хэд хэдэн удаа ээж бит хоёр ингэж хөглөж байтал гинт ээжийн минь суусан трамвай буудлаас удаан гихчин хөдлөөд намайг цэцэрлэгийн хашаагаар орвоо үгүй юу хурдан аман давхиж одох болсныг анзаарлаа. Ийм байдлаар лавл 3 жил намайг бүр сургуульд ортол үргэлжилсэн юмдаг. Ээж трамвай яагаад зөвхөн энэ л буудлаас ингэж удаан явж эхэлдэг тухай шалтгааныг хайгаад олоогүй бөгөөд хамгийн гол нь тэрээр намайг цэцэрлэг рүүгээ гүйж орохыг хараад баяртай гихчин гараараа даллан цааш оддог болов. Ээжийн минь сэтгэл үнэхээр амар амгалан байсан. Харин сургуульд орсныхаа дараа учрыг санамсаргүй олж мэдлээ. Нэг удаа ээж намайг ажил руугаа дагуулж явахаар боллоо. Хамгийн ихний трамвайд гүйж ортол жолооч эмэгтэй инээмсэглэн "Сайн уу залуу минь? Ямар том болов вэ чи? Чиний ээж бит хоёр чамайг цэцэрлэгийн хаалгаар ортол үдэж өгдөг байсныг санаж байна уу?" гэлээ. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Дубки трамвай зогсоолын хажуугаар гарах болгонд үд таних бүсгүй хүү хоёр туслаж хүүгэн цэцэрлэгийн хаалгаар ортол хурдах саан зогсдог байсан сайхан сэтгэл дотор эмэгтэй тухай дандаа боддог юм. Бусдын амар амгалан сайн сайхны төлөө сэтгэл гарган чадлаараа тусалдаг байсан энэ эмэгтэй тухай бодох бүр бусдын төлөө жаахан гисэн сайхан зүйл хийх урам сэргэж хорвоо дэлхийд сайхан хүмүүс хичнээн олон юм дээ гэж дуу алдмаар нэг л сайхан болдог билээ. Бид бүгдээрээ агуу зүйлсийг бүтээж чадахгүй ч агуу хайрыг бүтээж чадна.